Хотоо миний YouTube channel тавтаа морил би өнөөдөр та нарт 2 advent календар онгойлгож үзүүлье. Тэгээ энэ advent календарыг би түрүү жил авах гэж хичээжсэн. Тэгсэн чинь энэ дууссан байсан. Тэгээд энэ жил би амар ихт гарч одоо бүх advent календарууд авсан болохоор авч амжсан. Тэгээ энэ advent календар бас миний авсан хамгийн ер нь ингээд түрүү жилийнхтэй гэсэн түрүү жилийг гэсэн бодох юм бол хамгийн үнэтэй advent календар. Тэгээ миний хамгийн их ингээд онгойлгохыг хүсэж байгаа advent календар. Тэгээс энэ advent календаруудыг би энэ доор description box дээр линкд чинь хаанаас авсныг тэгээ та нар өөртөө тэр линк руу орж үзээд аваарай. Тэгээ та нар миний өмнөх advent календарыг үзээгүй болвол үзээрэй. Би өмнөх 7 хоногт Sephora-гийн advent календарыг онгойлгосон. Тэгээ энэ за миний өнөөдрийн онгойлго хамгийн их excited байгаа advent календар болол YSL advent календар. Энэ бокс бүр амар гоё бокс. Тэгэхээр нарийнхан миний өмнөх боксуудыг бол нарийнхан тэгээд амар хүнд бокс. Зааварчсан шууд хэлцгээе би хүлээж чадахгүй байна. Oh my god. За доторхыг харъя. Wow. Oh my god. Надаас энэ YSL-ийн ер нь брэнд юмнууд байдгүй. Тийм болохоор энэ дотор байгаа юмнууд надад ерөөсөй байхгүй юмнууд гэсэн үг. Тийм болохоор амар excited байна. Шууд нэгдүгээр номерыг онгойлгоцгоё. За номер 1 нь болвол дотроо юм юутай юм байна. Юу гэлээ? Таста. Oh my god. За эхнийх нь бол өнөртөө усан. Энэ чи юу гэлээ? Opium. Энэ өнөртөө бас YSL амар алдартай уснуудын нэг нь. Тэгээ надад би ер нь хэзээж өнөрсөл үзэж байгаа байх. Oh my god, so excited. Амар гоё өнөртөж. Гэхдээ сайн одоо ингэ төрхөж үзэг болохоор сайн 100% ямар өнөртэй гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ таалагдж байна. За. Oh my god, би дүнгийн харж байна. Энэ дээр love гэж бичсэн байна. Kiss, heart, odd. За, номер 2. 2 нь байна. Тэр нь энэ. За, 2-ын дотор нь ууттай биш хаарцтай юм байна. Дахиад өнөртөө ус. Дахиад өнөртөө ус. Яг энэ өнөртөө ус нь би хийж харж байгаа юм байна. Жоон болоо задлж үзье. Oh my god. Амар цэвэрхэн гоё харагдаж байна. Oh би ийм жижигэн өнөртөө усанд амар дуртай. Амар цэвэрхэн гоё харагддаг. Цүнхэндээ гэж авч явах гэсэн амар. Би энэ брендийн өнөртөө усанд нь ерөөсө төрхөж үзэж байгаагүй. Oh my god, энэ нэлөө надад таалагдчих шиг байна. Гэхдээ ингээ өнөртөө усыг шууд ингэж өнөртөө. Сайн өнөртгөө. Oh my god, гэхдээ энэ өнөртөөс байна. Амар өнөртөж байна. Энэ өнөртөөс таалагдж байна. Oh my god. 2 нэлээ 2-ын 2 одоо ингээ 2-оос 2 нь өнөртөө ус байлаа. Next. Дараач нь 3. Тэгээд 3 нь энэ байна. 3-ын онгойлгоцгоё. Ууттай юм байна. За 3 нь ууттай юм. Wow. Oh my god. Амар гоё уруулын бодог юм. За өнгийн харъя. Өнгөтэй уруулын бодог. Oh my god. Амар савтай уруулан бодог. Жахан номер 4. Номер 4 энэ байна. За номер 4. Сав бүрэн хэлбэртэй. Маскара гэнэ. Сормосны бодог. YSL-ийн сормосны бодог гэнэ. За онгойлгож үзье ямар багстай сормосны бодог аныг нь харцгаая. За сормосны бодог дандаа хэрэгтэй. За номер 5 5 юм байна.
waterproof eye pencil гэнэ. Маа ёстой хэрэгтэй юм байна. Надаа ийм eye pencil-ууд зөндөө дээ одоо нүдний харандаа. Гэхдээ хэдэж юм waterproof дэйг хэрэглэж үзэж байгаа юм байна. Таалагдчих. За, номер 6. 6-ны зүрхтэй юм байна. Номер 6 юм бол. Wow. Radiant touch гэмээр. Illuminator corrector. Миний бодлоор энэ concealer юм шиг байна. Highlighter одоо ингээ corrector гэхээр одоо concealer. Энэ YSL-ийн юу хайрцагнууд нь одоо савнууд нь гоё амар гоё алтан өнгөтэй би ийм цэвэрхэн савнууд дуртай. Аха энэ concealer аа. За өнгөнд таараасаа. Oh my god, дажгүй цагаан өнгө. Ихэнх юм миний өмнөх жилийн авсан консилерүүд дандаа амар ягаан туяатай консилерүүд байсан. Тэгээ би ерөөс хэрэглэж чадаагүй. Энэ дажгүй тийм амар ягаан туяатай биш. Oof. Oh my god, амар их явчих. Дараа таалагдж байна. Номер 7-гийн Монгол хоцой. Энд. Яа, 7 нас цаастаа ирж байна. Оо, дахиад нэг уруулын бодог гэж бодож байна. Дахиад ийм гоё савтай. За өнгийн харцгаа хэвлээ. Жон чирнэлийн ягаан өнгөтэй байна. Миний өмнөх бичлэгэн дээр би хэлснээр би ийм чирнэлийн ягаан өнгөнд их дуртай биш, уруулан дээр. 8 дээр. Expert makeup remover гэнэ. Бодог арилгагч. Амар гоё софтой гоё өнгөтэй бодог арилгаж байна. Гэтэ энэ бодог арилгач дандаа хэрэгтэй. Ялангуяа ингээд waterproof усны хамгаалалтай боднуудыг арилгадаг. Энэ тустай дотроо тэгээд устаа 9 доран тэгээд 9 дээр ийм kiss mouth байна. Энэ бол цай. Басны бөөрийнхээ ёо юута. Хаста. Оо. За. Дараагийнх нь бол velvet уруулын бодог юм. Velvet finishтэй. Тэгээд өнгө нь бол 216 гинэ. 216. За. Ямар өнгөтэй юм харъя. Миний бодлоор бас дахиад жоохон чирнэлийн ягаан өнгөтэй. Аа. Гэтэ чирнэлийн ягаас илүү ягаан дуу өнгөтэй юм уу? За энэ арай дажиг өнгө нөгөөт саяны өмнөх өнгөөсөө бодвол 10 юм бай. Номер 10. Басны бүрэнхий юм байна. Бүрэнхий. Pure Shot гэдэг нүүрний тосон таалагдлаа. За 11 хамгийн дээд л. Тэгэхээр нэг бүрэнхий хэлбэртэй юм байна. Оо, дахиад нэг сормуусны бодог юм шиг байна. The curler гэнэ. Оо, би ийм юутай ийм багстай сормуусны бодгийн дуртай. Тэгэхээр энэ заавал туршиж үзнэ. Хоёрында. Glossy stain гэнэ. Энэ нэг улаан өнгөтэй stain байна. Уруулан дээрээс хүрхтэй. Тэгтээ glossy. Oh. Амар өнгөтэй юм шиг. Oh my god. Ямар амар уруулан бодог вэ? Ийм улаан өнгөтэй уруулан gloss юм байна. 12 онгоцсон. Одоо 13-ыг дээр
Оо. Black Opium гэдэг нөгөө алдартай үнэртэй усан энэ ах шиг байна. Миний өмнөх сая нэг ихэнд авсан нь бол тэр энэний одоо өөр төрлийнх нь үнэртэй уснах. Гэтэ энэ яг жинхэнэ юм шиг байна. Амар хүмүүс хэрэглээд байдаг юм. Гоё үнэрч чинь гэтэ бас миний хэлснээр сайн яг ямар үнэртэй гэдгийг мэдэхгүй байна. Яг л яг хэрэглэж үзээд үнэртэй уснууд амар сайн мэдэгдээ. Ямар үнэртэй гэдэг. Гэхдээ энийг заавал тушууж нэ яг л энэ бүр амар олон хүмүүс хэрэгэлдэг. Тэгээ амар олон хүмүүс энэ дуртай. 14. За энэ дөрвөлч юм байна. Яа, дахиад нэг уруулын бодог байна. Онгийн харцгай. Оо. Дахиад улаан өнгөтэй уруулын бодог байна. Гэхдээ миний бодлоор энэ өөр ондоо finish stage магадгүй. Matte ч юм уу, glossy ч юм уу. Гэхдээ ямарсан дахиад нэг улаан өнгөтэй юм байна. Өнгө нь ондоо юм байна. Эхнийх нь бол миний эхний онгойлгосон улаан уруулан бод энэ бол 01 номертой. Тэгээ энэ бол 13 юм байна. Тийм болохоор тэгээ миний харснаар бол энэ нь арай жоохон ягаан дуу туяатай. Тэгээ энэ жоохон улаан дуу chassis улаан дуу туяатай. 15. Дахиад нэг улаан өнгөтэй энэ дахиад нэг улаан өнгөтэй уруулын бодог. Гэхдээ миний бодлоор энэ бол matte байх амар chassis улаан өнгөтэй уруулын бодог байна. Би matte улаан өнгөтэй уруулан бодгийн дуртай. Тийм л таалагдъя. За номер 16. 16-ны дээр. Ой. Pure Shot гэдэг саяны тустай адилхан Night Reboot Serum гэнэ. Шөнийн серум. Шөнийн серум. За доторхын харъя. Oh my god. Яг онооч. Ийм байна. Дотроо жоон тостой. Таны харж байна. Дотроо тос. Тэгээ бас устай юм. За би энийг дараа нь тэгж аваад хэрэгж үзнэ. Өөрийнхөө тоснуудыг дуусгачаад тэгээ нэг үсээ энийг нь тэгээд тостой цуг зэрэг хэрэгж үзнэ. 17. Энэ дараа. Номер 17 дахиад бас юм дөрвөлтэн савтай юм байна. Дуруулсан болдог гэж бодчих. За. Дахиад нэг оруулсан бодог юм. Миний хүмүүс хүрээ юм уу? Sorry. Энэ бүр яг чирнэл яга. Өнгөн. Тийм болохоор би энийг гарын дээр төрхөж үзгүй. Өөрөө хэрэглэхгүй болохоор 28 байна. Энэ юу юм бэ? Энэ жоохон ондоо юм байна. Oh my god, дахиад нэг үнэртэй ус. Ямар их үнэртэй ус ирж байна те. Энэ ямар үнэртэй ус юм бол? Тэр бүр ямарч бичиг авахгүй үнэртэй ус байна. Энэ үнэртэй ус юм уу болов? Миний бодлоор үнэртэй ус мөн баах. Тэгтээ ямар ч юм бичиг авахгүй доотлоо ч гэсэн. Амар чихэрлэг үнэртэй ус байна. Тэгээ амар хөөрхөн савтай юм байна. Oh my god. 19. Тэгэхээр нэг уруулан бодог юм. За өнгийн харцгаа идэл. Оо энэ илүү их ягаан дүнгэн. Илүү их ягаан дүнгэн. За энийг ямар модорч. Энэ өнгө илүү их таалагдж байна. Гэтэ амар юм юу ягаан юм байна. Тод ягаан. Ингээ гэсэн ягаан. 20. 1 2 3 4. Оо энэ primer гэж юм. Blur primer. Focus.
primer нэ зангуулж үзье. Foundation өмнө зүрхтэй. Primer. Oh my god, ямар гоё primer вэ. Нара дотор нь ингээс хаатай харж байна. Хар нэг юм байна. Одтой. Дахиад нэг өнөртөө усан. Tuxedo гэдэг юм уу? Нэр юм. Бас гоё өнөртөө усан. Гэтэ ингээд өнөртөө ус би бүр арай л өнөртөө ус ингээд өнөрлцсөн болохоор ингээд юуг нь ялгаж чадахгүй байна. Өнрийг нь амар ингээд шууд орж ирээд байгаа болохоор тэгж үзэж байгаа л ямар шүү гэдгийг мэднэ. 23 дээрээ. Oh my god, хоёр хүүхдээ дараа. Top Secret Instant Moisture Glow гэнэ. Тос юм шиг байна. Instant Moisture Glow гэдэг тос. Highlight гэдэг тос. Ямар ч зангуулж үзье. Бага байдал нь бол зүгээр ингээд тос шиг харагдаж байна. Дараач нь 20. Oh my god, би 22 авчихсан. 23-ыг онгойлгож юм шиг. Oh my god. Sorry. 22-ыг онгойлгоо. Тэгээд шууд 24-ийг орцгоё. 22 нь бол лав гэсэн. Энэ багсан. Oh my god. Амар топ. Им амар fluffy багсан. Таалагдж байна. За хамгийн сүүлийнхаа дугаарыг онгойлгоцгоо 24-ийн. За энэ 24. 24 хамгийн том бас. Nail Secure гэнэ. Энэ юу юм шиг байна? Хумсны бодог юм уу? Oh my god, ямар амар сахтаа. Oh my god. Хумсны бодог яа? Ямар амар том хумсны бодог вэ? Гэтэ энэ бүр амар чирнэл ягаа өнгөн. Тэгээ би миний өмнө хэлснээр нэг чирнэл ягаа өнгө хэрэгэлдэггүй. Гэтэ хамгийн сүүлчийн амар том юм байлаа. Таалаглаа. За бүх авсан юмнуудаа үзүүлье. 1 2 3 5 уруулын будаг авсан. 2 сормосны будаг авсан. Энэ 2. Тэгээ нэг нүдний харанд авсан. Энэ бол за яг энэ 5 нь бол нэг төрлийн будаг. Тэгээ энэ 2 нэг төрлийн уруулын бас будаг. Тэгээ энэ юм байна. Энэ 3 нэг төрлийн юм байна. 1 2 3 4 5 өнөртөө ус авсан байна. Энэ 5. Энэ бол black opium. Тэгээ энэ зүгээр opium байна. Ялгаа. Тэгээ энэ 2. Тэгээ энэ өнөртөө ус нэр авахгүй. Яг ямар гэдэг мэдгүй юм. Нэг багс авсан. Pure Shot-ийн 2 юм авсан. Тэгээ нэг нь бол тос, тэгээ нэг нь serum, шөнийн serum, тэгээ нэг хумсны бодог, нэг нүүр цэвэрлэгч, glow өгдөг тос, тэгээд нэг юм concealer, тэгээ энэ юу вэ? Энэ тэгээ нэг primer. За энэ боксонд ийм хэд юм байлаа. Маш их таалагдлаа. Яа, энэ боксыг барих гэж бас амар хэцүү байлаа. Гэхдээ миний бодлоор энэ бокс надад амар их таалагдлаа. Тэгээ би энийг онгойлгох гэж бас түрүү жил авмаар байсан. Тэгээд миний хэлснээр авч чадаагүй. Тэгээ энэ жил аваад ингээд зохиож үзсэн чинь амар гой юмнуудын дотор нь. Гэхдээ миний бодлоор бас тийм их хэрэгтэй юмнууд байдгүй юм байна энэ боксын дотор. Зүгээр ингээд энэ брэнд дуртай болвол энийг аваад small size өнөртэй уснууд тэгээд баахан уруулын бодгонууд одоо энэ брэндэд дуртай болвол авал дажгүй юм байна. Тэгэхээр миний бодлоор нөгөө одоо миний Sephora-гийн тэгээд түрүү жилийн хийсэн боксууд илүү их ингээд тосмоос илүү их олон төрлийн юмнууд байсан болохоор надад тэднэр нь илүү их таалагдсан. Гэхдээ энэ ч гэсэн яг ганц удаа авахад ингээд таалагдж байна. Нэг удаа авахад. Гэхдээ ингээд жил болгон авах тийм хэрэгцээгүй. Угаасаа жил болгон адилхан брендээс авахар жоохон сонио. Гэхдээ
амар их таалагдлаа. Тэгээд та нар энэ боксыг өөртөө авмаар байвал би энэ доор хаанаас авсан гэдгээ линк итчихье. Тэгээд та нар өөртөө захиалаад бэлгэнд өгд юм уу яа би захиалаарай. Тэгээд дараагийн 7 хоног би хамгийн сүүлчийн бокс онгоолгоно. Тэгээд миний л би энэ жил 3 бокс онгоолгоно. Тэгээд дараа 7 хоногийн хамгийн сүүлчийн бокс онгоолгоно. Тэгээд энэ бичлэг та нарт таалагдсан байгаасай, тусалсан байгаасай. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж олно. Тэгээд дараагийн бичлэгэн дээр уулзъя. Баярлалаа.